Ховд аймгийн Цэцэг сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Б удвал. Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүдийн доторх цөөхөн эмэгтэй удирдагчдын нэг. Удвал сумандаа бэлчээрийн доройтлоос сэргийлэх, бэлчээр усаа хамгаалах, хамтын менежментийг бий болгохыг зорж буй малчдын өөрөө удирдах байгууллагыг тэргүүлж байна. Харин сүүлийн үед тэрээр энэ ажилда видео камер ашиглаж малчтаас гарч буй альва сайн санаачлаг, туршлагыг дүрс бичлэгээр баримтжуулаад бусдтай нь хуваалцдаг боллоо. Тэрээр Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл, Австралийн Квинсландын их сургуулиас хамтран зохион байгуулсан хамтын оролцооны видео сургалтаас энэхүү шин чадварыг эзэмссэн ажээ. Хамтын оролцооны видео гэдэг нь тэр бүр хурал цугларалтанд оролцох боломжгүй, зав чөлөө муутай, алслагдсан малчдад санал бодлоо илэрхийлэх, сайн туршлага, тулгамдсан асуудлаа хуваалцах боломжийг олгож буй мэдээллийг түгээх үр дүнтэй хэрэгсэл юм. Тус сумандах зайсан бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид хөдөлмөрөөрөө хошиж, өөрсдийн нөөц болцоогоо дайчлан, нэгнийхээ малын өвлийн хашаа бууцыг сэргээн засварласан тухай таатай мэдээг тэрээр хүлээн авчээ. Намар нилээд хивээсэн жихүүн салхитай нэгэн өдөр зайсан бэлчээр ашиглагчдын хэсгийн малчидтай уулзаж, энэхүү сайн туршлагыг баримтжуулж, бусад хэсгийн малчдад үзүүлж танилцуулахаар удвал камертайгаа зайсан багийг зорьсон юм. Өвлийн хашаан дээрээ цугласан хэсэг малчид даруй видео бичлэг хийхэд бэлтгэж, хэрхэн хамтран ажилласнаа зургаар дүрслэлээ. Тэдний гаргасан зургийн дагуу удвал бичлэгээ хийгээд зарим малчдын сэтгэгдэл, ярилцлага зэргээр нэмж баяжууллаа. Зайсан бэлчээр ашиглагчдын хэсэгтэр малчд маань өөрсдийнхөө оролцоогоор одоо бүр нэлээд сүйтсэн байсан. Гэхдээ тэр үеийн бэлчээрэн сайтай, ургамал сайтай худаг устдаа тийм газрыг тодорхойлж, тэр газар дээр нь өөрсдийнхөө хүчээр хашааныхаа өгдөг бууцыг цэвэрлэж чулуугыг бэлтгэсэн. Бусад хэсгүүд нь ч гэсэн одоо тэрийг бол манай баг одоо ийм баах ийм юм хиймээр нэгмээр гэсэн саналууд аюулх сайн гарч байгаа. Энэ үлжээ уржааны буудал засаж сэлбэх энэ санаачлагыг анх бие багийн уралдаар гаргаад бэлчээр ашиглалтын холбооныхоо малчид энэ хэсгийнхээ хүмүүстэй хамтарч ингээд хийлээ. Ер нь нэг жилд багийнхаа бэлчээр ашиглалтын хэсгийнхээ 1-3 малчны буудал бууцыг ингээд янзлаа сэлбээд тогтчуулаад явал болох юм гэсэн бодолтой байгаа. Зайсан бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдын бүтээсэн ажлыг дүрсжүүлж дуусаад удвал маань тэндээс 90 км зайтай дараагийн баг руу мэдээлэл түгээхээр явлаа. Тэр оройдоо өдөр нь бичсэн бичлэгээ цэгцэлж эвлүүлээд дараагийн багийн малчдад үзүүлэхэд бэлэн боллоо. Маргааш өглөө нь Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслөөс хэрэгжүүлж буй бэлчээрийн менежмент хамтын ажиллагааны талаар мэдээлэл багтай бэлчээр ашиглагчдын холбоонд нэгдээгүй малчидтай уулзсан юм. Хөрш багийн малчид хамтран дулаан өвлжөө барьсан туршлагыг харуулсан 5 минутын богино хэмжээний кино малчдын анхаарлыг ихэд татлаа. Ялангуяа бүлэг хэсгээрээ нийлж хийсэн тэдний бодит ажлыг хараад урамссан тэд ч бас ингэж хамтаараа хийж болох юм гэж өөр хоорондоо ярилцаж байгаа сонсогдлоо. Шинээгүйгээд өөстөрөөгөө. Б удвал бэлчээрийн зохистой менежментийн альваа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр малчдын байгууллага улам бэхжүүлэхийн төлөө ажиллана. Харин одоо тэр камер гэдэг нэгэн сайн туслагтай болжээ. Одоо мэдээллийн шинэ хэрэгсэл камер бид нар ашиглаж байгаа нь болохоор би хуралдаар очиод нэг үг хэлэх биш, тэрийг бас хүмүүст ингээд үзүүлээд бодит амьдралыг харуулад үр дүнтэй гэж л би боддоо шүү дээ.